За Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал Монгол улсын үндсэн хуулинд заагдсан байдаг нэгэн үзэл баримталтай төслийг энэ 2026-аас 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөнөөс хассан байна. Энэ хасъя гэж хасаагүй болов гэж бодож байна. За яагаад гэвэл энэ бол 333 нуур, 1 нуур, 1 сум усны хуримтлал төслийн байгаа юм. За бид энийг заавал энэ хөгжлийн төлөвлөгөөн дотор хийх ёстой. Яагаад гэвэл 2050 он гэхэд Монгол улсын мөнх цас мөсөн гол үндсэндээ хайлж дуусна гэж эрдэмтэд тогтоосон байна. За хамгийн түрүүнд отхон тэнгэр хайрхан сутаа хайрхны мөнх цас мөсөн гол урсаж байхгүй болох юм. Ингэхээр яах вэ гэхээр ховд гол дасрах аюулт. Ховд гол дасрах юм бол их нууруудын хотхор тэр чигээр усгүй болно. Энэ бол Монгол улсын экосистемийн суурил эндээс эхэлж байгаа. Тэгэхээр бид нар энийг урьдчилан сэргийлэх ёстой. Урьдчилан сэргийлэхийн тулд энэ 333 нуур, 1 нуур, 1 сум гэдэг энэ төслийг манай эрдэмтэд холбогдох байгууллагын гаргаж ирсэн. За энэ бол зураг төсөвтэй. Зураг төсвөнд би та нарт ингээд харуулъя л та. Зураг төсөвгүй гэж бодоод хассан байх магадaltaй. Энэ зураг төсөвтэй. За амжилттай хэрэгжиж байгаа бас жишээ баримттай ховдод хэрэгжиж байна. Нэг нь Багнуурт. За ингээд бид нар үгүй бас хажуугаар нь бид нар мөнх цэвдэг нь үгүй болж байна. За мөнх цэвдэг үгүй болж хайлж урсах юм бол бэлчээрийн цөлжилт ихснэ. Бэлчээр үгүй болох юм бол Монгол улсын оршин тогтнохын үндэс болсон бэлчээрийн мал аж ахуй малчин хоёр үгүй болох юм аа. Тэгэхээр бид энэ дээр анхаарах хэрэгтэй. Яаж анхаарах вэ гэхээр энэ хөтөлбөрийг дэмжих ёстой. Энэ хөтөлбөр тэгтээ ерхий сайдад төсвөөс мөнгө авахгүй байхгүй юу? Байгаль орчны яамны усны газар холбогдох байгууллагууд мэрэгчлэтнүүд нь Азийн хөгжлийн банкнаас 56 сая доллар авахар болоод 5 сая доллар нь буцалтгүй тусламжаар орж ирэхээр болсон. За ил нуур цөөрмөн нь болохоор хангаан бүсэд хийгдэн, газрын гадраг дор ус хуримтлуулах нуур нь болохоор говийн бүсэд хийгдэх учиртай юм. Маар гэдэг дэлхий дээр 1800 хүн байдаг газрын доорх усны хуримтлал Багнуур дүүрэгт бид амжилттай хийцэн байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг оруулж өгөх ёстой. За ерөнхий сайд сая хэлсэн үгэндээ 90 оноос хойш төгрөгийн ханш 44 дахин унсан, үнгүүцсэн. Энэ юунаас болсон бэ гэхээр үндэсний үйлдвэрлэлгүйгээс болсон гэсэн. Үнэн. Үндэсний үйлдвэрлэл хөгжихэд, аливаа үйлдвэрлэл хөгжихэд ус хэрэгтэй. Ер нь ус бол амьдралын их булаг оршин тогтнохын үндэс шүү дээ. Тэгэхээр бид энэ үзэл баримтлалдаа энэ баримтын бодлогын бичигтээ энэ 333 нуур, 1 нуур, 1 сумыг оруулж өгөөч. Азийн хөгжлийн банк ямар тохиолдолд бидэнд мөнгө өгөх вэ гэхээр бидний энэ хөгжлийн төлөвлөгөөнд оруулсан тохиолдолд, дээрээс нь засгийн газар хүсэлтэд тавьсан тохиолдолд энэ бол орох ёстой. Тэгээд ч 26 он бол Монгол улсын дэлхийд цөлжилтийн эсрэг манай улсын манлайлал дор COP17 хурал зохион байгуулагдах ёстой. Тийм учраас бид нар энэ төслийг энэ хөтөлбөртөө заавал оруулах ёстой. Тэгээ би хассан үндслийн сонсомоор байна. Ямар учраас энэ төслийг хассан юм бэ? За мөнх ойлголон гишүүнэ. Энэ нэг сум нэг нуур төсөл бол илүү арга хэмжээр рүү чиглэсэн төсөл гэж үзээд сум орон нутаг болгоны хэрэгцээ шаардлага, хүн малын тоо, толгой тэгээд хүндээ нийцүүлсэн наривчлсан байршлыг сонгох шаардлагатай. Ингээ ингэж сонгосны үр дүнд үе шаттайгаар улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгаж авах зүйтэй гэж үзээд энэ улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаагүй. Яагаад тэгэхээр энэ төслийг эдийн засгийн хөгжлийн яамд байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ирүүлэхдээ яг аль аймаг суманд усны нөөц хангамж муу байгаа, айлт нь сайн байгаа гэдгийг наривчлсан байршлаар хэвлээгүй. Хуулиар наривчлсан байршил хаана хэрэгжих тээзүүчин тэрүүгээрээ тодорхойлох хэрэгтэй. За оюутлогын интерес бол говийн усны төслийн төр дээр мөнгө цагуулчлаа тээзүүн тэрэгдээ явж байгаа говийн усны төслүүд бол хэрэгж. Тэгэхээр говийн усны төслийг уйлдаж хэрэгжих шаардлагатай байна. Яагаад тэгэхээр хиймэл нуур цөөрөн үсгээс болоод нь тэгтэл хангаан бүсэд жишээлбэл голтой, нууртай сумууд байна шүү дээ, тийм ээ. Тэр чинь ингэж ялгаж яахгүй бол бүгдийг 330 сум гэдэг ингээд хавтгааруулчих болохгүй, үе шатаа хэрэгжүүлэх ёстой. Ийм учраас наривчлсан тээзүү, наривчлсан байршил энэ бүхнийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгай явах нь зүйтэй. За ийм ч учраас эх жилийн COP 26-ад бид бас
усны төслийг нэгдүгээрт оруулъя, ус хөрс гэсэн агуулгаар оруулъя, тэн дээр мөнгө усгая. За энэ тээврийн үнэтрийг нэгж байгаад олон улсын хэмжээнд зөвлөлтөө тэмцэх ажлын хүрээнд говийг усжуулах, зохицуултар болгож оруулахыг байгаль орчин аялал жуулчлалын сайд Батбаатар даалгавар өгөөд копиг одоо мөнгө усах одоо энэ ч бас хөрөнгө оруулалт зардал гарахаас гадна манай хувьд шар шуурга зөвлөлтөө тэмцэх зохиц ажлын хүрээнд нэлээд бас хөрөнгө оруулалт энэ босгоо явьж байгаа. Тэр талаараа Батбаатар сайд мэдээлэл өгнө. Усны 330 гурав гэсэн хөв зөрөм энэ төсөл бол энэ үндсэн чиглэлд тусаагүй сайн шалтгааны нь бол хэлж эхлэв. Тэгээд энэ 6-гийн 3-1-2 гэж байгаа. Тэрэн дээр бол одоо усны нөөцийн зохистой ашиглалтыг дэмжих гээд үүн дээрээ бол үр дүнгээ яаж үүсгэх үү гэхээр усны нөөцийг хамгаалж нөхөн сэргээ хэмнэлттэй үр ашигтай хэрэглээг нэвтрүүлнэ гэд байж байгаа. Энэ хүрээнд бол бас тусч байгаа гэж ойлгож болно. Ус бол амин чухал, туйлын чухал асуудал. Байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хувьд бол ус болон хүлэмжийн чиглэлээр нэлээд ажлуудыг үргэлжлүүлж байгаа. Сая бас төсөв бид нар батлагтай усны чиглэлд тодорхой хэмжээний тавигдаагүй байсан мөнгөний дүнг их хурлын гишүүд, говийн гишүүд хамтар санаачил тавигдсанд бас талархал илэрхийлээ. Тэгээ усан дээр бол ерөнхий сайд энэ зураг төсөл нь шүү дээ. 180 цэгт хийц юм аа. Нөгөө огт хийгээгүй биш байхгүй да. Тэгэхээр бид нар Азийн хөгжлийн банк өнөөдөр мөнгө өгнө гэсэн байгаа дээр бид нар аваад 180 цэгээсээ цаашаа 333 болтлоо зураг төсөл дээр ч гэсэн ажиллаа хийгээд явах хэрэгтэй байхгүй юу? Засгийн газраас энэ эко төслийн нэгдүгээр манай говийн усны төслийг нэгдүгээр эренбэлж өгсөн байлээ. Энэ дээр маш их талархалтай хандж байгаа. Сая бас өнгө цагаан бургасны төслийг хөдөлгөх мөнгийг төлөвлөж өгсөн. Тийм учраас бид нар 180 ийм зураг байгаа. Би 3хан зураг л авчирсан. Тэгэхээр ерөөсөө бид нар энийг оруулаад тэр мөнгийг аваад цаашаа 333 болтол хийгээд явах нь зөв баха. Тэгэхээр зарчмын зөрүүтэй саналаар оруулж ирье гэж бодож байгаа. За манай яамн дээр энэ нэг нуур төслийн мэдээлэл байгаль орчны яамнаас нэг нүүр материал ирсэн. Тэр санхүүжилт тодорхойгүй тэзүү зураг байхгүй гэд байгаль орчны яам бол нэг ийм материал ирүүлсэн. Тэгэхээр хэрвээ тэр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зураг төсөв нь бэлэн болоод ингээ бэлтгэл ажил хангаж гинэ гэж үзвэл энэ 30 тэрбумаас дээш өртөгтөө төсөл улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр гэдэг хавсрал дээр нэмээд явхад бол болохгүй зүйл байхгүй. Тэгээ манай салбарын яам өөрсдөө бас тэгээ ажиллах хэрэгтэй. Тэгээ ажлын хэсгээр их хурал дээр мэдээж ажлын хэсэг гарах бах. Тэгээ бэлэн байдлын үнэлгээг нь хийн. Тэгээд нэмээд явхад бас болохгүй зүйл байхгүй.